За хэдүүлээ өнөөдөр Рик Рубины Бүтээлч үйл оршихуй ухаан гэсэн энэ номын тухай ярилцах болно. Энэ бол уран зохиолын ном биш, бас хувь хүний хөгжлийн тухайч ном биш. Ерөнхийдөө self-help буюу сэтгэл зүй рүү илүү чиглэсэн. Тэгээ ялангуяа бүтээлч салбарт ажилладаг эсвэл ерөнхийдөө ийм аюух юм тунгаан боддог, бүтээл үйлддэг хүн болгонд уншихад тохиромжтой тийм ном байсан. Ер нь өөрөө creative act буюу хэрхэн гоё бүтээл үг тойрох вэ гэдгийг энэ Рик Рубин гэдэг хүн өөрийнхөө зүгээс ийм бодлуудыг илэрхийлсэн. Рик Рубин маань болохоор Америкийн хөгжмийн салбарт бүр домог болсон тийм алдартай продюсер юм байлээ. Маш олон хөгжмийн салбар руу орж олон одуудыг, айдлуудыг, артистуудыг төрүүлж исэн. Тэгээд хамгийн одоо чухал нөлөө үзүүлсэн салбар нь бол хипхопыг маш их дэлгэрүүлсэн тийм продюсер хүн юм байлээ. Продюсерлжсэн дуу, хөгжим хийсэн уран бүтээл төрүүлсэн хүмүүс нь бол бүр тоолшгүй маш их олон байдаг. Тэгээд энэ хүнийг бол жинхэнэ бүтээлч эцэг гэж нэрлэж болохоор зохиолч нь өөрийнхөө амьдралаар ингээд бүтээлчүүлээ баталсан. За тэгээд биднэрт энэ номыг бичиж өгснөөрөө маш сонирхолтой санагдсан. Тэгээ энэ ном ерөнхийдөө болохоор ингээд зузаан харагдаж байгаа, том харагдаж байгаа ч гэсэндээ шрифт нь болохоор яг үндэ айгүй том. Тэгээ уншихад амархан байх болно. Тэгэхээр ерөөсөө битгий том ном байна, зузаан ном байна гэж айгаарай. За тэгээд бүдгид сэдвийн хувьд гэх юм бол 78 ийм дэд бүлэг сэдвтэй. Бүлэг сэдв болгон дээр болохоор хэрхэн бүтээл үйлдэх вэ? Бүтээл үйлдэж байгаа уран бүтээлч юу хийдэг вэ? Юу мэдэрдэг вэ? Ямар бэрхшээл тохиолдож болох вэ гэдэг юм уу те. Одоо сэдв болгон дээр өөрийнхөө бодлыг Рик Рубин илэрхийлж байгаа тийм хэлбэрээр бичигдсэн. За тэгээд миний хамгийн ихэнд хэлмээр хазуулах юм бол энэ нөгөө нэг ингээд бүтээлч үйл оршихуй ухаан гэж нэрлэхээр илүү юм одоо сүнслэг эсвэл юм урлагийн хүмүүст л зориулсан ном юм байна гэж та бити бодорой. Хамгийн ихний бүлэг дээрээ Рик Рубин хэлэхдээ ерөнхийдөө бүтээл гэдэг бол зөвхөн урлагийн салбарт байгаа хүмүүсийг хэлдэггүй. Золоор энэ бол тийм биш. Хүн болгон бүтээлч байдаг, хүн болгон бүтээлийг тойруулж байдаг. Энэ нь ямар ч хэлбэрээр байж болно. Зөвхөн ингээд шилэн хоргонд байгаа урлагийн бүтээл эсвэл ингээд бэлэн болсон байгаа кино дуу хөгжмөл урлаг байдаггүй. Таны өөрөөс чинь гарч байгаа, өөрийгөө илэрхийлж байгаа бүхэн бол бүтээл шүү. Тэр зүйлсийг бол хэрхэн бүтээх үү, хэрхэн ийм гайхалтай болгох уу гэдгийг болохоор Рик Рубин илүү их тайлбарлаж өгчээ. За ангийн оршихуй гэдэг бол тэр чигээрээ өөрөө бүтээж байгаа, тойрвж байгаа нэг хэлбэр шүү гэж хэлсэн байдаг. Тэгээ хүн ер нь ямар үед хамгийн илүү бүтээлч байдаг вэ гэх юм бол Рик Рубины хийж байгаа нэг санаа нь яг хүүхэд шиг байх үедээ буюу юмсыг анх удаа харж байгаа нүдээр сэтгэж бодож байгаа үед бол хүн хамгийн бүтээлч дээдлэг дээрээ очдог гэсэн байсан. Тэгээ миний бодлоор ч гэсэн ерөнхийдөө санал нэгдэж байгаа. Энэ ном дээр жишээ татсан нэг хэлбэр гэх юм бол хизээч далай удаж байгаагүй хүн анх удаа усан онгоцон суугаад далайг гатлах эсвэл далай дээр очих тэр мэдрэмж бол тэр хүн төсөөлшгүй шин гайхалтай мэдрэмж байна. Тэгвэл яг л далайн ирэг дээр төрж өссөн тэр хүнд завин дээр суух бол яг үндэ нэг тийм өдөр тутмын хийдэг үйл ажил нь санагдана. Харин хэрвээ тэр хүн яг юм бүхнийг анх удаа харж байгаа юм шиг өдөр болгон завинд суухдаа шин юм шиг мэдрэмжийг авч чадж байгаа хүн бол илүү бүтээлч байдаг. Бүтээлч оршихуйг бий болгож чадна гэж хэлсэн байлээ. Тэгэхээр бүтээл гэдэг бол нэгдүгээрт хүн болгоны хийж чадах зүйл. Зөвхөн урлагийн эсвэл тодорхой нэг салбарын хүмүүс бүтээлчүүлэг үйлддэг юм биш. Та би бүгдээрээ бүтээл үйлдэнэ. Тэгээд бүтээлийг үйлдэхийн тулд нэгдүгээрт та ийм гинэн цайлган юмыг хүүхдийн нүдээр харж чадж байгаа буюу анх удаа юм шиг мэдэрж байгаа бусдын олж хараагүйг олж харах нүдээр хажиж бүтээл төрдгөө. За үргэлжлүүлээд дараа нь юмсыг шинээр харж байгаа бол танд бас бүтээх хүсэл зориг сэтгэл зүй байх хэрэгтэй. Хүсэл зориг байх хэрэгтэй. Тэмүүлэл байх хэрэгтэй. Ингэж таны бүтээл түрэн гарна. Бүтээлийн төрөх дуудах санаа ирнэ. Санаа гэдэг ямар ч байдлаар ирж болно. Гинт ирж болно. Маш олон жил бясалгасны хүчинд ирж болно. Бодож тунгааж агаад ирж болно. Ерөнхийдөө та бодлоо юмыг нэг анх удаа харж байгаагаас гадна бас бодлоо ерөнхийдөө бүтээл хийх байгаа хүмүүс хоосон байлгал зүгээр гэж зөвлөж байна. Хэрвээ энэ нь болохоор яг харилцаан дээр ч гэсэн адилхан нэг хүнтэй шинээр харьцаа гэхэд өмнөх харилцаагаа тасалж чадахгүй бол угаасаа шинэ харилцаа үүсгэж чадахгүй. Тэрнтэй адилхан өмнөх бүтээлэл ямар нэгэн зүйлийг бодоол тэрнээсээ гарч чадахгүй байх юм бол шинэ санаа тань дээр зорж ирж чадахгүй. Тийм учраас бодлоо бас чөлөөлөх хэрэгтэй.
За ингээд бүтээлээ үйлдэж явлаа. Энэний дадал зуршил хэрэгтэй, тууштай байдал хэрэгтэй, олон зүйлийг энэ дурсан. Тэрнээс гадна та бүтээлээ үйлдэж явж байхад магадгүй бүтлгүүтэл гарч болно. Бүтлгүүтэл гэдэг бол угаасаа хүн бүхэнд тохиолддог зүйл. Энэ нь гэхдээ чигээрээ зогсолт гэсэн үг биш. Харин ч хаашаа явж байгаагаа илүү их ойлгоход тусалдаг учраас бүтлгүүтлийг хизээж битгий төгсгөл гэж хараарай. Үүнээс гадна бүтээж байгаа, юм хийж байгаа хүнд тохиолддог зүйл юу вэ гэвэл өрсөлдөөн. Өрсөлдөөний ер нь хүн ингээд за одоо бүтээлийг урлаг гэж ярьчих. Урлагийг бүтээж байхад болохоор хин нэгэнтэй өрсөлдөх гэж эсвэл нэр алдартай болох гэж ямар нэгэн хүний дээр гарах гэж хийж байгаа бол тэр урлаг биш. Яг үүндээ урлаг гэдэг таныг өөрийгөө илэрхийлэхийг танаас гарч байгаа илэрхийлэмж болохоос хин нэгний дээр доор гарах өрсөлдөөн ерөөсөө биш шүү. Тийм учраас өрсөлдөөнийг өөрийнхөө сэтгэлгээнээс авч хайсан цагт таны жинхэнэ одоо true color чинь гарч иржээж тэр бүтээл чинь төрнө гэдгийг төрнө гэсэн байна. Өөрийнхөө бүтээлийг, өөрийнхөө илэрхийлж байгаа урлагийг өөрөөсөө гарч байгаа эрч хүч, хэмнэл, таныг илэрхийлж байгаа зүйлэл гэж бод. Энэ хийсний дараа юу болох бол, яах бол, хүмүүс яаж хүлээж авах бол гэж юусоо битгий бод. Зүгээр л өөрөөсөө гараг, илэрхийл, бүтээ гэдгийг бол маш их олон дахин давтсан байсан. За хэрвээ бүтээл төрөө гарчлаа, та өөрийгөө илэрхийлчлээ. Тэгээд болно. Дараачихийнх нь одоо хүмүүс яаж хүлээж авах бол, хин нэг нь юу гэж хэлэх бол гэдэг бол тэр хүмүүсийн асуудал. Таны бүтээл нэг төрөөд гарсан байгаа. Тийм учраас одоо цаашид болохоор дараачихийнхаа оюун санаагаа хоослоод дараачихаа бүтээлийг, дараачихаа урлагийг хийхэд илүү төвлөрөөрөө, оршуулгаа анхаараарай. Хэзээ ч битгий бусдын бодолд нөлөөнд автаарай. За тийм ерөнхийдөө хамгийн сүүлд болохоор Rick Rubin ингэж хэлсэн байдаг. Жишээлбэл би одоо ямар ч ингэж урлаг хийдгүү, урлагийн салбарын хүн биш, бүтээл салбарын хүн биш. Гэхдээ миний бодлоор миний бүтээж байгаа зүйл бол миний энэ бичлэг одоо танд хүргэж байгаа энэ номыг тайлбарлаж байгаа бол миний бүтээл. Гэхдээ би энэ бүтээлийг хинт зориулж хийгээд аваа гэвэл яг үндэ би өөрийгөө л илэрхийлж байгаа миний нэг хэлбэр. Тэгээд энэ бичлэгийг ингээд аплод хийсний дараа таны үзэх хэсэг, эсвэл комент бичих хэсэг, дуусгах хэсэг бол үзэгчдийн асуудал. Харин би бол дараачихаа номыг уншиж, дараачихаа одоо бүтээлийг хийхэд надад зориулах нь чухал юм байна гэдгийг ойлгосон. Бүтээл гэдэг бол өөрийгөө илэрхийлэх гэж олон удаа би хэллээ шүү дээ. Тэгээд тэрнээс гадна болохоор би энд байсан. I was here гэдгийг л тодорхойлж байгаа statement, өөрийгөө үлдээж байгаа, өөрийнхөө оршихуйг үлдээж байгаа баталгаа, нотолгоо бол энэ ер нь хүнээс гарч байгаа бүтээл байдаг юм аа гэж хэлсэн байлээ. За энэ мэтчлэн маш олон төрлийн санааг энэхүү номонд тусгажээ. 78 дэд бүлэгт олон төрлийн зөвлөгөөнүүдийг өгсөн байдаг. Тэгээд надад болохоор зөвхөн юм хайлайт байсан, таалагдсан хэсгүүдээ зарим нэг санаануудыг энэ номонд тусгалаа. Тэгээд энэ номыг болохоор мэдээж хөгжим хийдэг. За эсвэл бүр уран бүтээлч хүмүүс бол бүр үнэхээр хэрэгтэй байх тэр хүмүүс. Харин зүгээр над шиг ч юм уу зүгээр энгийн хүн уншсан ч гэсэндээ маш чухал олон санаануудыг авч болохоор тийм учраас энэ номыг болохоор ширээний ном болгох зүгээр ингээд тавьсан. Тэгээд аль нэг бүлгээс нь ханаас нь хамаагүй харж уншихад байнга шинэ санаагаар ингээд инспайр хийж явах үргэлж юм инспайр чинь юу лээ? Шинэ санааг олгож явах. Тэгээд энэ ер нь тустай дэмтэй ном юм байна гэж санагдсан. Ямар нэгэн гацуулт юм уу, зогсолтонд орчоод цаашид юу хийхээ тодорхойлж чадахгүй байгаа хүмүүст ч бүр илүү хэрэг болж магадгүй. Ер нь л ингээд байн нээж уншиж байхад айгүй хэрэгтэй ном санагдсан. Тийм учраас энэ бол таны дараагийн ширээний ном болж болохоор тийм ном санагтаа. За харж үзсэнд баярлалаа. Дараагийн номын бичлэгээр уулзъя. За нэр энэ номыг болохоор би 7 хоног уншсан. Тэгээд үнэлгээний хувьд гэх юм бол 5-аас 4.5 оноо өгөхөөр тийм ном байсан. Тэгээд уншаад дуусах биш, дахин уншвал илүү сонирхолтой, илүү хараагүйгээ анзаарч болох тийм төрлийн ном байсан. За анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.